За сайн байцгаана уу? Сайхан амарцгааж гин үү? Сүүлийн бичлэг дээр би нэг нойр хүрээд бичлэгээ зогсоосон шүү дээ. Тэгэл унтаал одоо сэрж гин. Тэгэхгүй тий. Бараг 9 сар 10 хоног өнгөрч үү дээ тий. Нөгөө манай гэрийнхэн жоохон ээлжилж ирээд тэгээ угаасаа би бичлэг хийхгүй байх гэдгээ хэлжсэн тий. Би тэрийг мэдчихсэн болохоор тэгээл за боломжтой болохоор бичээ дөө гэж бол явжсэн. Тэгээ одоо л боломж гарч байна. Тэгээд жоохон завгүй байсан ч гэсэн тэгээд нөгөө юунуудаа хийгээд би нөгөө цэцгнүүдээ хийсээр л би нэг одоо баг он гарснаас хойш чүү оны өмнө хийлүү. Яалаа баг оны өмнө хийж эхэллээ. Одоо нэг 200 гаруй болцсон байлээ. Тэгээд нэг 300-аад хийчихдэг юм билүү гэж бодоод байгаа. Одоо нээлтэн дээр ирсэн хүмүүстэй л бэлэглэх гээд байгаа шүү дээ. Ийм нөгөө нэг ингрийн тэмдэг хийгээд тэгсэн чинь манай багч бас нэг гой санаа хэлсэн нөгөө нэг ийм цайвар өнгөр нь хавчаарн дээр падан дээр ингээд наагаад тэгээ эмхтэй хүмүүст бэлгэлүүлэх гоё юм шиг байд. Тэгээ тэгж үзнэ. Гэтэ энэ нөгөө нэг юу штэ ойд баримтын шавар болохоор одоо бас нэг жоохон хэврэг байж магадгүй гэж санаа зовоод байгаа. Яг ингээ хатаад ингээ хөнгөн ингээд хатаад ингээ хатуу болсон ч гэсэн нөө юу хамаагүй бас ингээд дарах юм бол чи ингээд уурч магадгүй. Гэтэ энэ ингрийн тэмдэг би чи нэгийг хийгээл тэгэл ингээд солиол өөр цамцан дээр ингээд солиол зүгээд тахтвал гамтаа хэрглэхэд бол зүг зүгээр хийвэрэ байгаа. А хавчаарн дээр хараа ямар бах нөгөө те толгой дээр ингээд ингрийн тэмдгнээс илүү бас ингээд авч зүөх хэлгүй гэж бодоод. Гэтэ яг наагаад нааж үзээд өөрөө турш үзээд хэрөө болж ивэл хавчаарн дээр гэдгийг энэ жижиг энэ цайвруудыг наагаа явчихна. Тэгээ одоо эднээсээ би ер нь нэлээ хэдий хийцэн байгаа. Тэгээ одоо голуудыг ингээд будаж байгаа. Тэгээ ийм өнгөр хийж үзсэн шүү дээ. Нөгөө дээр ийм өнгөр хийсэн байсан. Тэгээ голд нь ийм нөгөө юугаар алтан ийм юугаар ялцаар гол хийсэн чи ийм хөрхэн харагдаад тэгээ энэгээр болохоор ингрийн тэмдэг хийн. Тэгээ хавчаар ийм хар ус. Энэ хар усны дээр тодл харагдаж шүү дээ. Бас хавчаар ч гэсэн тэгвэл энэгээр бас хий. Энэ нь болохоор өнгөнүүдийг ингээ хольж гаргаж ирсэн. Нөгөө баримлын шавар маань яг ийм өнгө байхгүй. Тэгээ хольж гаргаж ирсэн юм хөөрхөн өнгө үсээд тэгээ энэгээр хийгээд. Тэгээ ямар ч ийсэн үсгэлэнгийн нээлтэн дээр ирэх хүмүүсийнхаа ингээ бэлгэнүүдийг өөрийн гараар хийгээд ер нь жоохон шударж юм. Гэтэ одоо дахиад хийн. 300 ямар ч ийсэн болох чи. 300. За бага хүн ирсэн чи авах гэдэг. 300 дотор бэлгэлж чинь 300-аас илүү хүн ирэх юм болов ихгүй те. Тэгвэл тэгээд өшөө нэмж хийнэ. Одоо угсаа хугацаа зөндөө байгаа юм чи. Тэгэл ингээл хийгээл одоо энд ийм жижигүүд нь байгаа. Энэ одоо ингээ айгу цөөхө харагдчих штеп зүгээр ийм уутан дотор. Энд одоо бараг 50 шиг байгаа штеп. Одоо ингээ хит ийм уут байгаа. Ингээл хийгээл явах. Улаанаар бас энэ хөөрхөн өнгөнүүдээр хийж идсэн. Энэ хоёр өнгөний хослол ингээ айгүй хөөрхөн харагдаж байгаа. Энэ хоёр өнгөний хослол. Одоо энэ хоёрын голд нь түрүүний нөгөө нэг алтан ялцсан цаасар гол хийн. Яг энэ хоёр өнгө ингээ хамтд нэг хавчирн дээр наачих уу ингээд. Тэгээ нөгөө нэг яа би ингээ өөр өнгөөр хийгээд юм гэхэлэр цагаан уул гээд цагаан цэцгэлээсээ илүү нөгөө нэг Stella Alpine Odd гэдэг утгаар нь ингэж хийгээд байгаа штеп. Тэр юмдээ бас тэгээ тайлбарлаад бичнэ. Тэгээд иймэрхүү юмудаа хийгээ явж гин. Тэнгүүтээ сая тэгэл гэрийнхэнтэйгээ уул хатаар яваал бас зөндөө завгүй лөө. Тэгээ сая чи нөгөө нэг сошиалаар баах юу явлаа штэ. Нөгөө үеийнгийн дээрлэхэлт нөгөө нэг айхтар бичлэг яваал те. Ямар ч амир ивгүй бичлэгдээ те. Тэгэл тэрий чи үзчихээл бас хямраал гэрийнхэнтэйгээ яриад тэгэл нөгөө хүүхдүүдийн ярьсан янз бүрийн асуудлууд эргэж бодогдоол. Тэгэл нөгөө өөрөө зарим нь яг ингээд нөгөө хажуугаас нь харж ирсэн өөрөө зарим юмд ингээд оролцоод шийдвэрлэх гээл ингээд сонсч масаал явж исэн болохоор тэр мөрнүүд чи ингээд бодогдоол. Тэгэл өөрт нэг айхтар зүйл тохиолдож байгаагүй ч гэсэн одоо яг ингээд би хүүхдүүдийн дунд ингээд ажиллаж байгаа тэр асуудлуудыг чи ингээд сонсож байгаа. Зарим миний хизээж өмнө сонсож байгаагүй эвгүй асуудлууд ярьдаг болохоор тэрэнд дэмцгэлээд энэний өмнөх дээр байлуу да тий үеийнгийн дээрлэхэлт тэгээд гэр бүлийн хүчирхийлэл ер нь бол бодсноос амар байдаг юм байна гэдгийг ярьжсэн тий. Тэгээ тийм болохоор тэрийг өргөжлүүлж ярьж хямраад тэгснэ уурлаад уурандаа нөө баалтач ингээд самбартаад нь ярьж дуусчаа оруулна. Тэгээд тэгээ баг бухимдсандаа нэг бичлэг хийж явахчихлаа. Тэгснэ тэгээд болоод угаасаа нөгөө гэрийнхнийхаа дэрийг ярьж чадахгүй болохоор тэгээ бодож исэн. Тэгээ баг тэр ихчээр ингээ ярьчих болов гэсэн чинь жоохон бодож иж ярихгүй болохгүй. Угаасаа айгүй эмзэг сэдв. Тэгээд одоо
Тэр ил гарч байгаа нь тэр штэ. Тэрнээс далдуур ингээд зөндөө юм байгаа. Тэгээ тэрийг одоо тэ шийддэг хүмүүсүүд нь бас одоо хараад хөдөлж байгаа бэлгүй. Гэхдээ л ер нь бол дор бүрнээ л хичээхгүй бол эн чинь ингээд газар авах юм бол хэцүү. Тэгээд бүр ингээд хэцүүдэд явах асуудал үг гэхлээр бас засаж залруулах боломжтой ийм асуудал байгаа. Тэгээд томчууд нь томчууд шиг байгаад тий багш нар нь эцэг их нь бүгдээрээ ингээд тал талаасаа дэмжиж ижил хүүхдүүд засагдсан штэ. Хүүхдүүд бол хүүхдүүд шүү, хичнээн муу хүүхд байлаа гэд би бүр ингээд янз бүрийн хүүхдүүдтэй ярьж үзсэн. Хүүхдүүд нь штэ тий сонсох хүнээсээ үг сонсдог авах юм авдгий шүү гэдгийг бол яг өөрөө ингээд мэдсэн болохоор энийг бол засаж болно, залруулж болно гэдгийг мэдээд байгаа. Тэгээд миний зүгээс хийх ажил бол дээр нөө ихлүүлсэн байсан нөө цонхтой ажлууд байгаа шүү дээ. Хүүхдүүдийн нөө илэрхийлж чадахгүй байгаа дуу хоолойг энэ тэр цонхон дээр ингээд бичүүлээд тэгээ үзэсгэлэндээ оруулаад явчихгээд тэгээ яг нөө яагаад өөрийнхөө үзэсгэлэнд хүүхдүүдийн тэр дуу хоолойг хүргэх гээд байгаа юм гэхэлэр тусны яг үзэсгэлэн гаргаж болно л доо, тусны арга хэмжээ зохиож болно. Гэхдээ тэрэн дээр хэдэн хүн ирэх үү? Миний үзэсгэлэн дээр хэдэн хүн ирэх үү? Тэ хамгийн их хүн ирэх, хамгийн их хүнд хүрч болохоор тэр юугаар сонгоно шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө үзэсгэлэн дээр гаргасан нь бол хамаагүй дээр юм билээ. Тэгээ тийм болохоор одоо тэрийгэ бүр ингээд тууштай үргэлжлүүлж хийхээр болсон. Тэхэн нэтгээл ингээд 2 жил тутамд яг тэр асуудлаа ингээд хөндөөлтэй гаргаал. Одоо өөрийнхөө үзэсгэлэн дээр би тэр хүүхдүүдийн дуу хоолойг хүргэж ингэж гаргачаад үргэлжлүүлээд одоо тэр хүүхдүүдийн илэрхийлж байгаа өөрчлөлтийг хүссэн тэр нь одоо тэр шийдвэр гаргаж байгаа хүнд нь хүрээд тэр өөрчлөлтөнд хэрвээ тэр хугацаанд ингээд гарах юм бол хүүхдүүдийн үзэсгэлэн дээр одоо өөрийнхөө үзэсгэлэнгийн дараа 27 оны хавар гарах хүүхдүүдийн үзэсгэлэн дээр үргэлжлүүлж тэр бүтээлээ тавиад тэгээ өөрчлөлтүүдийг нь тэрэн дээрээ оруулж өгөөд тэгээ ингээ үргэлжлүүлж явуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэл тэр өөрч нөгөө цонхны бэлтгэц би хийж байгаа. Нөгөө фэйсбүүк дээр өмнө постлсан байсан зарим нь мэдж байгаа бах. Цонхны энэ бэлтгэц хийгээд тэгэнгүүтээ тэрийгээ ингээд одоо асуудалтай хүүхд ч юм эсвэл за тэрэн дээр ингээ өөрийгөө илэрхийлэхийг хүссэн хин ч байж болно. Заавал ч үсвэргийн бичих халбгүй эргэж үлээж гисэн бичиж болно. Тэгээд тэр цонхон дээр тэр цонхныхоо бэлтцийг өгөөд будгийг нөгөө түүхт өөрөө тэр бэлтцээ ингээд будаад тэгээд үгээ бичээд ил гаргах нь ил гаргана. Хэрвээ ил гаргахгүй дотроо уудлаад ингээд бичээд ямар ч гэсэн цонхон дээр чинь биччихийгээд тэгээд энийг би хүнд үзүүлмээргүй байна гэх юм бол гадна талаар нөгөө цонхны хаалт өгдөн штэ. Тийм хаалт хийгээд ингээд нуучна. Тэгээ өөрөө ил гаргахыг хүсэх юм бол хаалтыг аваад ил гаргана. Их мэдчлэн ингээд явчих гэж бодоод байгаа. Тэгээд ямар ч ийсэн хүргэх ёстой хүмүүст нь үргээл гэж бодож ин тэг үзэхлэн дээр ямар ч ийсэн хүүхдүүдийн тэр хэрэг хүүхдүүд тэ бичиж өгөх нөө ямар асуудал хөндөх нөө тэгээ тэр хүмүүсүүдийн болж өгвөл ингээ ураад үзүүлээд өөрчлөлт гаргаад тэгээ үр дүнгийн үзээд явна да. Тэгээ шийдсэн байгаа. Тэгэл сая тэр нөгөө нэг яг тэгэл яриад би ч одоо яг хөө тавьширчаад яриад тийм яг нөгөө нэг ингээл яриад ерөөсөн гэл бичлэгийг тавьчих юм билүү гэж яхад бол нэлээд бохомдсон байсан. Гэхдээ энэ чинь айгүй имзэг асуудал байхгүй юу? Тэгэл хүүхдүүд ихтгээд хамаг юм ярьсан байдаг те. Тэрийг нь бодож ич хэлэхгүй л эргээд хүүхдүүдэд бас ямар үр дагавар үзүүлэх үү? Яг уу ихүүгээл. Тэгэнгүүтээ одоо яг ингээд үзээд уншия гэсэн гарын авлага ном энэ төр байхгүй болохоор интернетээс хайж үзэж жаад одоо яг тэр хүчирхийлэл хүүхдийн одоо гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу эсвэл тэр үеийнгийн дээрлэлт интернет талаар ингээд олж ингээ уншаад үзлээ. Тэгэнгүүт юу яах юм бэ? Айгүйх ингээ сургалт судалгаа модлохоо уул нь бол айгүй хийгддэг юм байна шүү дээ. Тэгээд судалгаа л айгүй хийгддэг юм билээ. Хөдөө орон нутгамдгаар ингээ судалгаа хийсэн энэ төргээл ярьчлээ. Тэгээл нэг тоо дүн ингээл ярьж байгаа. Тэгээд гэхдээ тэр бас нэг жоохон асуудалтай. Яг тэгэхээр би өмнө бас хэлжлээсэн те яг нөгөө нэг үл тоомсорлогдсон тийм орхигдсон хүүхдүүд байдаг юм билээ. Тэднэрт яг тэр судалгаа нь хүрдгүү те. Одоо би одоо ингээ харьцаж байгаа хүүхдүүдээс ингээ асуухаар бол хүрдгүү. Ерөөсөө ингээд асуусан, сурсан тий янз бүрийн юмд хамруулсан хүмүүс ингээд байдаггүй. Тэр судалгаанд нь шүү дээ. Тэр судалгаа сургалт янз бүрийн юмд нөгөө л нэг идэвхтэй хүүхдүүд нь очиод оролцсон байдаг. Тэгэл нөгөө хүүхдүүд нь л нөгөө судалгааг нь бүгэлсэн байдаг ч юм уу тий. Эсвэл ингээд онлайнаар багш нараас ингээд судалгаа модлага авдаг юм шиг байгаа. Тэгээд тэр сургалт мургалт нь яг тэр хүмүүстэй хүрч ийн үү тий. Яг тийм үр дүнтэй байна уу гэдэг чинь бас асуудалтай байхгүй яа. Тэгэхээр сая би төрийн албанд ингээд хэдэн жилийн өмнө ажиллаж байхдаа сургалтууд нь сууж үзлээ. Тэгээд өмнөх дугаараар хэлсэн те надад л наалцсан юм байхгүй гэдэг шиг. Ямар ч үр дүнгүй байсан. Харин ч зүгээр л хайрын цагаас маань авсан шал утгагүй сургалтууд байсан. Тэгэхээр
тэр сургалтууд нь үнэхээр хүнд үр дүн ингээ өгч гин үү те. За 10 хүн ингээд бөө ингээд тоонууд л яваад байгаа байхгүй юу. Ийм сургууль зохион байгууллаа гэж нэг гоё зураг те. Тэгэл баахан тоо баримтчилсан хүн ингээд зүгээр ингээ харахад нь шүү дээ те. Айгүйх ингээ ажил зохион байгуулаад байгаа юм шиг харагдаад байгаа. Тэнгүүд тэрний ингээ үр дүн, өөрчлөлттэй, сайжирсан уу, муучирсан уу гэдэг тийм мэдээллүүд ингээд бараг байхгүй. Тэгэхээр одоо тэр судалгаа сургалт тэр үр дүн тэр нэг хэдэн тоонууд нь бас эргэлзээтэй болоод эхэлж байгаа юм тий. Тэгээд за 10 хүн сургалтанд суулаа гэж бодоход тэр 10 хүн яг тэр сургалтаас юм олж авсан уу? Одоо жишээ нь би бол аваагүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 10 хүнээс за 8 юм сураад 12 нь ингээд сураагүй байл ихэд тэр хоёрынх нь те яагаад сургалт сонирхолгүй байсан шалтгаан тиймэрхүү юм одоо судалгаа дараа нь тийм юм авдгийм уу яадгийн тэгээд тэр 8 хүн сурлаа гэхэд үргэлжлүүлээд тэр сурсан юмаа хэрэгжүүлсэн юм уу хэрэгжүүлээд үр дүн нь ямар гарсан тиймэрхүү мэдээлэл айгүй хомс идэм билээ. Тэгэхээр тэрэн дээрээ мэдээж тэгээ надаас дээр хүмүүс байдаг билгүү дээ. Тэгээд тэр мөрийнхээ араас хяналттай байдаг явдгүй л бэлгүү дээ. Явдгүй мүү эсвэл тэр мэрийг мэдэхгүй болохоор тэгэнгүүтээ ингэдэг. Одоо ингээл тэнд очиод тийм хүмүүстэй уулзч үзээ судалгаагаа аваад ярилцаад тэрний үр дүнд тулгуурлаад ийм шийдвэр гаргаад энэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ одоо ямар хүмүүстэй уулзаа явдгийг, ямар хүмүүсээс судалгаа аваад идэгин те. Би бол тийм судалгаа өгч үзээгүй, надтай бол хүмүүс ирж ярилцаж үзээгүй. Яагаад тэгж юм гэхлээр нөгөө одоо ингээ хүмүүс ингэдэ одоо манай дуулан ч юм уу үзэсгэлэг ч юм уу тодорхой хэмжээгээр хүмүүс ингээ мэддэг болсон. Тэгэл хүмүүс ингээл яг ирээл надаас юм асуудаг, ярьдаг. Гэхдээ юу асуудгүй гэхлээр яг тэр нөгөө нэг одоо сургалттай холбоотой ч юм уу те хүүхдүүдийн асуудалтай холбоотой юм бол асуудгүй. Би өөрөө л ярихгүй л ерөөсөө асуудгүй. Юу асуудаг вэ гэхээр зүгээр л нэг хөдөөгийн нэг адал явдалтай амьдрал сонирхачин тиймэрхүү л юм асууд сонирхож явдаг. Тэрнээс бол яг ингээл за хүүхдүүд яаж ин те сайжирч гинүү тэгж гинүү ингэж гинүү үр дүн ямар байна гэдэг ч юм уу те тиймэрхүү яг одоо миний хийгээд байгаа ажлын талаар бол хүмүүс юм асуудгүй. Тийм болохоор би харин гайхаад байхгүй. Тэгээ ямар хүмүүстэй нуулзаад судалгаагаа аваад үр дүнг ингээ яриа яваад идэх тэр мэрийгээ тэгээд те одоо тэр бодлого гаргадаг бодлого боловсруулдаг шийдвэр гаргадаг хүмүүс нь болж игэл ингээд доошоо за ингээд шатандаа ингээд даалгавар өгөөд явдаг л байх л та. Гэхдээ бас яг тэр хүмүүс өөрсдөө шийдвэрээ гаргаж байгаа болохоор бүр тэр доор нь нэрээд те доор байгаа маниттай уулзаад те бид нар ч одоо яг л ингээл ялангуяа сайн дураараа юм хийж байгаа хүмүүс бол бүгдээрээ сэтгэлээс юм хийж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүстэй уулзаад газар дээрээ ямар байна те хүүхдүүд яаж ийж ийн гэдгийг ингээд асуугаа сураад явах юм бол одоо тэр судалгааны чи үр дүн арай өөр гарах байх те. Тэгээд сайн муу тэ үр дүнг ингээ харж байгаа сайжруулалтаа хийгээд явдаг байлгүй дээ. Яадаг юм бол тэр мэрийг бас ингээл хүмүүст хэлмээр л идэв асуумаар л байдгийн тий. Тэгээ одоо энэ дуулан хичээллүүлээд зөндөө юм сурж гинөө сурч. Тэгэл янз бүрийн бас ухаж харахыг үзхийн яг тэгдэг болчих юм шүү дээ. Тэгэл нэг тиймэрхүү морьд үзлээ харлаа. Тэгэл тэр нэг өөрсдөө та нар ингээд хайгаад үзээрэй заяа. Одоо тэр нэг амар эмзэг сэдв биш тий. Юуны өсвөр насны хүүхдүүд амар хорлолтыг хайгаад үзсэн байхгүй. Тэгсэн чи бүр амар тоо гарч илээ. Тэр мэрэг өөрсдөө хайгаад үзээрэй за. Хэдэн хүүхдүүд нь хэдэн жигнэ. Тэгээ би нөгөө нэг хүүхдүүдтэй ярьж үзсэн байхгүй юу? 11 билүүтэй 11 хүүхдтэй ингээд ярьж үзэхэд 7-8 хорлох тухай бодож исэн шүү. Бүр аим шиг байгаас амар тоо гарсан шүү. Тэр мэрэг ингээд бодолцоорой. Тэгээд бүгд ингээд одоо эцэг их нь багш руу жихгүй, багш нь эцэг тий ар гэрийн хүмүүжил рүү жихгүй бүгдээрээ тал талаас нь ингээ арга хэмжээ аваад дор бүрнээ хичээгээд тий томчууд ингээд хэрвээ хүүхдүүд нэг нэгэд ирлэх чивэл хажуус нь харж авал болиулаад хэлээд зөвлөөд тий ингээ явах юм бол хараа хүүхдүүд нь шүү дээ тий хүүхдүүд бол хүүхд шүү дээ хичнээн айхтар амар яриа хөрөөтэй амар хүүхдүүд байлаа гэд яг ингээд сонсох хүнээсээ үг сонсоод өөрчлөхийг хүсэх юм бол өөрчлөх болдгийг шүү гэдгийг л би хэлмээр байгаа. Би бас янз бүрийн хүүхдүүдтэй уулзаж ярилцж үзлээ шүү дээ. Тэгээ энийг ингээд баян хяналттай араас нь ингээд асуугаад сураад тэгэхгүй нэг уулзаал явахгүй. Тэгээд нэг том арга хэмжээ зохиогоол ингээд буу юм болгоол өнгөрөхгүй те. Одоо тэгээ миний үзэсгэлэн хүүхдүүдийн үзэсгэлэн дээр нь хүүхдүүдийн дуу хоолойг хүргэнэ гэдэг байгаа шүү дээ. Энийг би үргэлжлүүлээл юм. Ингээд жил болгохгүй 2 жил тутамд үзэсгэлэн гарна. Тэр тоолондоо яг энэ бүтээлээ ингээд үргэлжлүүлээд тэгтээ бүтээлийн хэлбэр агуулгын жоохон өөр болж магадгүй. Тэгтэл дандаа ингээд хүүхдүүдийн дуу хоолойг хүргэсэн энэ ажлыг үргэлжлүүлээл яваад байна. Одоо миний хийж чадах юм бол энэ байна. Тэгээд бас энийг өөрчилж болно болохоор юм байна гэдгийг нөө мэдэрсэн болохоор ингээд хийх гээд байгаа байхгүй юу.
Тэгээд ийм байна. Тэгэхээр ингээд дор бүрнэ. Одоо тэгэл зарим эцэг эхчүүд ингээл одоо ажилтай байна, хүүхдүүдээ цаг зав гаргах чадахгүй байна гэл тэгэл багш нарт нь даатгаал. Тэгэл багш нарын асуудал гарангууд эцэг гэрийн хүмүүжил байхгүй гэл нэг рүүгээ ингээ алдаага чихээл те буруугаа чихээл хариуцлагаас цугтаал те бүгдээрээ хариуцлагатай байх хэрэгтэй. Одоо хамаагүй би хүртэл те одоо би ч одоо яг нэг газар хариалагдаж ажиллаагүй зүгээр сайн дураараа л ийм хүүхдүүдэн төлөө юм хийгээ яваад байгаа. Дээрээс нь те одоо тэгж яах эцэг эхнэр нь те яах талаар хүүхдэд цаг зав гаргаж явж болдгүй те. Тэгэхээр тэр зүгээр шалтгаан шүү. Ажилтай байна гэдэг чинь зүгээр шалтгаан. Тийм болохоор зүгээр л цаг гарга жоохон ярилцаадууд 7 хоногт нэг удаа ч юм уу мэдэхгүй одоо хэдэн удаа ийдгийн ямар нэгэн байдлаар тэгж арга хэмжээ тал бүрээсээ ингээ авж ич эн чин засагдана, сайжирна. Одоо тэгэл яг хүмүүс зочирдоод л байна л да. Зочирдоод өөрсдийнхөө асуудлуудыг яриад тэгээд наадуулыгаа тийг ингээл хашгичаал шийтгэх мэдэг гээл те. За яг тэгэл буруу юм хийсэн хүмүүс мэдээж шийтгэл аавна. Гэхдээ энэ чинь дахиад гарахгүй тулд даймжруулахгүй тулд ингээд бүгдээрээ л хичих хэрэгтэй. Тийм болохоор тэгэл би ч гэсэн одоо тэгэл өөрхөн энэ одоо аргыг бол үргэлжлүүлээл явна. Тэгэл өөрчлөлт гартал нь явна. Тэгэл үзэсгэлэн дээрээ тэгэл яг тэр нөгөө нэг одоо шийдвэр гаргадаг хүмүүсийг нь авчирч үзүүлнэ. Тэгж л бодож байгаа. Өөр нэг баахан иймэрхүү юмар ямсгалсаа тэгээ зарим үед нь жоохон бохимдаал байх тэгэл. Тэгэл миний асуудал биш гэ хайчиж болохгүй. Яагаад гэвэл би одоо яг хүүхдүүдтэй нэг ажиллаж байгаа болохоор бас хэцүү. Айгүй хэцүү асуудал ярьж орж ирдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Би тэгээ тэр хэдтэй бас тусламаар байна өө. Тэгээ ганцхан манай дугуулангийн хүүхдүүд биш. Сая тэр нөгөө нэг хүүхдүүдийн үзэсгэлэн дээр томчууд бас айгүй өрөвдөлтэй тийм насан турш хүмүүс ирсэн шүү дээ. Яагаад гэвэл хүүхдүүдийн одоо бүтээлүүдийг үзчихэд тэгээ нөгөө багийнхан нөгөө нэг хамаг дурсамж сэдрээд жаргал зовлонгоо ярьсан тийм хүмүүс байсан. Тэрэнд нь тэгэл имзэлж мэнзэлгээл би чинь бас гоё болсон байсан. Тэгэхээр ерөөсөө том жижиг гэхгүй те үйл тэмдгийн дэрлэлт гэдэг чинь ерөөсөө хүүхдүүдийн дунд байдгүй шүү дээ. Томчуудын дунд ажил дээр ажлын байран дээр хүртэл байдгийг шүү дээ. Тэрийг одоо томчууд бас мэдж байгаа шүү дээ те. Ажил дээрээ хүртэл ийм асуудал үүдэг. Тэгэхээр ерөөсөө ингээл зүгээр л засах хэрэгтэй, залруулах хэрэгтэй. Хэрвээ буруу зүйл хийсэн бол уучлалт гуйх хэрэгтэй. Тэгээд тэрий чинь одоо засаж залруулах боломж хүн болгонд байгаа. Тэгээд ингээд даймжруулаад бүр ингээд тэ одоо засахын аргагүй болтлоо ингээд хөндрүүлчихснаас зүгээр эртгэн дээр нь засаад залруулсан хин хиндэн л гой хөнгөн тусаад сэтгэл амраг нь шүү дээ тий. Тийм болохоор тэр боломжийг ашиглаад тэгээд уучлалын тэр гуйн уу одоо яадгийн тий тиймэрхүү өөрсдөө хөнгөлөх жоохон арга хэмжээ авахгүй. Тэгэл хүмүүс чинь тэгэл юм л бол хариуцлагаас цугтаал ямиг ингээ хав дардаг. Тэр мэрийг одоо болох хэрэгтэй. Тэгж бодох юм да. Тэгээ одоо маргааш дуул орно. Дуулан дээр юу хэлвэл нэ? Түрүүчийн 7 хоногт хүүхдүүд ирээд нөгөө Мартин 8 өнгөрсөн. Одоо цэргийн баяр болгож байгаа гэдэг. Аав нартай зарим хүүхдүүд бэлэг хийгээдсэн. Бэлэг бэлдээд. Тэгээ тэрийг нь өргөжлүүлэх хийлгэж тийм билүү? Аавын тухай. Тэгээ одоо зарим хүмүүс ингэж идэв штэ. Айгу нөгөө эмзэглдэг. Одоо Мартин 8-нар ээж хүүхдүүд яах юм те цэргийн баяраар аав хүүхдүүд яах юм ч одоо айгу эмзэг сэдв. Тийм болохоор хамаагүй битгий хүүхдүүдээр ийм юм хийлгээд энэ тэргэл. Тэгээд би болохоор ингэж боддتي. Тэр чинь бол одоо хизээ нэгэн цагт ингээд тулгалт асуудал штэ. Ингээд байнга л яригдэн те. Аавтай хүүхд аав хажууд нь ярьж таараа штэ. Ээжтэй хүүхд хажууд нь ээжээ ярьж таараа. Тэгэнгүүт тэр хүүхд тэр болгон дээр ингээ эмзэглээд байх юм уу? Эсвэл эртгэн шиг те тэрийгээ ингээд ойлгоод одоо нэг үнэтэйг нүүр тулна гэдэг лөө. Тэгээд ингээд эртгэн ойлгоод за угаасаа л би ганцаараа ийм биш юм байна те. Надтай адилхан аав хүүхдүүд зөндөө байдаг, ээж хүүхдүүд зөндөө байдаг ч гэх юм уу. Тэрийг ингээд эртгэн ойлгоод те бүр тэгж амар эмзгээр хүлээж авахгүй те байдаг юм байна, амьдрал юм байдгийг байна гэдгийг ингээ багасаа уулна бол ойлгоод тэрийг ингээ эвтэйхэн тайлбарлаж өгөөд бүтээлээр гаргаад ч юм уу ингээ явчих юм бол би баг тэрэн дээр гэж бодоод идэв штэ. Тэгээ тийм болохоор юу яана өө баамдрын талаар маргааш тэгэл ярилцсан да. Тэгэл аав хүүхдүүд байгаа, аавыгаа огт хараагүй хүүхдүүд байгаа. Гэтэл хүүхд болгоо аавтай штэ. Тэрийг ингээ ойлгуулж яриад тэгэл аав нь насварсан те аав нь насварсан тийм хүүхд байх юм бол өөрийгөө жишээ болгож яриад тэгэнгүүтээ огт аавыгаа хараагүй хүүхдээ байвал
тэрийг нь гоё ингээд гоёор төсөөл хэрвээ ингээ аавтайгаа байсан бол гоё тэ төсөөллийнхэнд гоё аавыг зуруулаад хизээ нэг завтаас аавт болж магадгүй шүү дээ. Тэгэл бас яг тийм аав ус найзынхаа талаар ч юм уу жишээ татаж яриад за нөгөө баалтай ч бүр хаалга самбардаад унтлаа. Тэгэл бүр хоёр аавтай болцсон найз хүртэл биш дээ. Тэгэхээр тэрний талаар жишээ болгож яриад тэгэл амьдрал угаасаа л нэг иймэрхүү байдаг шүү гэдгийг эртнээс нь ойлгуулаад нэг хэмзэглүүлэхгүйгээр ингээд ойлгуулаа явуучих юм бол хүүхдүүд айгүй өөрхөө ойлгоно. Тэгэл одоо ингээ аавараа бахархдаг хүүхдүүдийг ингээ хамгийн ер нь бол ингээд аав гэдэг хүнийг хамгийн гоёор нь л зуруулаад бүтээл хэлбэлээл үзье. Тэгээд юу яа. Facebook дээр зургийг оруулж тавина за. Тэгээд гол нь ингээд ярихдаа жишээ татаад тэ чи ганцаараа биш шүү гэдгийг ингэж яриад тэгээ цаашдаа одоо иймэрхүү асуудлууд угаасаа л байнга ингээл яригдах сэдв тэ энэ чинь угаасаа л амьдрал юм байдгийг ингээ хөрхөн ойлгуулаа явчих гэж боддог байх шүү дээ. Тэгээ юу ч гэсэн юм хэлбэлээд үзье. Энэ тэгээд амар ингээл имзэглээл тэгээ битгий хажууд нь тэгж ярмаар гэдээ харах асуудал биш байхаа. Цаашдаа угаасаа ингээд байнга яригдаал тэ ахлахаа ингээд орсон ч яригдаал их сургуульд орсон ч яригдаал тэр болгонд имзэглээл хямраад яваад байвал тэр чинь утгагүй шүү дээ. Тэгэхээр зүгээр хүлээн зөвшөөрөөл тэр талаас нь хөөрхөн ойлгуулж ярихыг бодно да. За нөгөө баалтай ч хугацаад ойрд нөө манай нөгөө дулаараад ингээд бахан мал ойр бэлчээд байгаа байхгүй юу. Тэгээ түрүүхэн бахан адуу явчихсан. Тэгээ тэр адуугаа түрүү харж амар хугацаадсан. Харин ч гайгүй болсон гэсэн дахиад гараад ирсэн юм шиг шүү дээ. Гэтэ энэ баг өхөр ахаа. Өхөрлөө арай гайгүй хуцтай. Адуу руу нэлийн ширүүн хуцсан. За нохоор бол бүр амар хуцсан. Хуцалтыг нь бүр ингэ мэддэг болчихсон шүү дээ. Тэгээд хийлхийгээд хөөрхөн бүтээл хийлхий гэж бодож гин. Тэгээд нөгөө сая ингээл манай хоёр их чинь ээлжлээд ирсэн. Тэгэхдээ ингээл угаасаа гэрэх ирэхээр ингээл юу яадаг аахгүй ингээл аав мэг угаасаа дурсаал ярьдаг. Тэгэл гой дурсамжуудаа яриад тэгмүүтээ ингэдэг юм билээ. Одоо нөгөө нэг аавын бид нарт ингээд зориулж хэлж ирсэн үгийг яг ингээд өөрсдөө л ингээд санддаг юм билээ. Одоо ингээд жишээ нь би аавын эгчэд хэлж ирсэн үгийг бол ерөөс санахгүй байгаа байхгүй. Тэнгүүд манай эгч тэрийгээ яриад би болохоор яг надад зориулж хэлсэн үгийг л ингээд санаад байдаг. Гэхдээ манай аав чи ингээд байнга ингээд хүүхдүүдтэй ингээд дахин нэг юм ингээд тавтаал хэлээл ингээд нялуу тийм байгаагүй л дээ. Гэхдээ ингээд хаяа ингээд хэлсэн гой үгнүүдийн ганц удаа хэлсэн ч гэсэн ингээд сэтгэлдээ ингээд аавд үлдчихдэг юм байлээ. Тэгээ тийм болохоор ингээд аав нар үзчихвэл хүүхдүүдтэй бас тийм гой ерөөлийн үгнүүд хэлж байгаарэ. Яг тэрнгөр чи ингээд явдаг юм байлээ шүү гэдгийг бас ингээд хэлмээр санагдаад байдгийн тэгээд би нөгөө саранд дуртай штэ 15-ны сар гарахаар ингээд сарны өдөөс явдаг гэдээсэн. Тэр чинь бас аавтай холбоотой байхгүй юу? Сарыг харахаар ялангуяа нөгөө 15-ны сарыг харахаар аав санаанд ордог. Яа тэгэхээр аав намайг нэг удаа тэгжсэн байхгүй юу? Нөгөө миний гэж дуурайд байна. Манай заяач том болоод 15-ны сар шиг хүүхэн болно доо гэж хэлсэн байхгүй юу? Жохон байхад. Тэр нь бодогдоод байдгийн. Яг нэг л удаа тэгж хэлсэн л дээ. Тэгэл ингээл одоо сарлуу ингээл явахаар аав руу явж байгаа ч юм шиг нэх гоё санагдаад их гоё дулаахан харагдаад байдгийг. Бараг нарнаас дулаахан харагдаад биш сар. Тэгэл фокус хийж байна. Ингээд айгу дуртай энэ өнгөнд. Тэгээ тийм юм яриад тэгснэ манай аавч нөгөө нэг би өмнө нь бас нэг нэвтрүүлгээр ярьж илээ нөгөө бүгдийг хийж чадна гэж итгүүлсэн надаа. Оо манай заяастай барьж авах юм бол ингээ бүгдийг хийж чадна гэдэг. Өө энийг хөдөлгөчлөг миний ширөө хөдлөд. Тэгэл нөгөө бүгдийг хийж чадна гэл. Тэгдгээсэн тэгэл сансар дүртэл нисч чадна гэж ярьдагс аахгүй юу. Тэгэл одоо би чинь зүгээр юмыг ингээ барьж аваад за ингээ бодож байгаа л за би энийг ингээ хийж чадна гэж бодох юм бол ер нь бол ингээл ер нь л ард нь гардаг нэг тийм бүтлгүүдчсэн түүх ингээ бараг байхгүй. Тэгээ тийм болохоор аав нарын үг айгүй хүчтэй байд юм билээ шүү хүүхдүүдэд тэгэл. Ялангуяа охтуудад тэгдэг юм уу яадгийг мэдгүй. Тэгснэ айгүй нийтдээ бас нэг юм яриад аав ээж бид гурав нэг удаа юу ууланд ингээд очиод найхангүй зүгээр л ууланд ингээ хонжсэн байхгүй юу.
Тэгээ манай бас ярин даан энэ хийдэг гэсэн. Нөгөө тарууг энэ агнадаг. Тэгээ аав ингээ бууга үүрцэн. Тэгээ өөр өвчнөд ингээ хэрэгтэй юмнууд хийгээ үүрцэн бид гур ингээ орой харахуулан гот нь шууд нөгөө газар аав нөгөө нэг юугаа өөр өвчнээсээ дэвсгэр энтрээ гаргаад дэвсэл тэгэл би аавч ерөн гол твтэл амар гоё за. Одоо ингээ ярихаар бүгд нүд нь харагдаад байна. Тэгэл аав ингээл гоё юм яриад. Манай аав гоё юм ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгэл тэр ууланд ингээ хонжоо. Дээр ингээл аюу гоё од харагдаал. Тэгэл аав чирэн голд ингээл ямар ч айхаац байхгүй гоё юм сонсоол тэгэл унтчаа. Тэгэл маргааш нь аав нөгөө бай бодуулаад надаар тэг ингээд яг нэг ийм алган чиний газар ингээд нэг модон дээр ингэж зорж жагаад тэгээд будуулаад би эхний хоёр сумаа ингээд өөрөө цэнэглэж өгөө будулж байгаа байхгүй. Тэгээд яг нэг будуулах гэсэн чи ээж ингээд санаа зовоод айгаад бэлбэл яа хэрэггүй чадахгүй тэр гэсэн чи аав би манай заяа чадна харж байгаа. Тэгээ ингээд будуулсан чинь эхний хоёроо онцоод тэгээ гурав дахь дээр нь болохоор будчаад аав надаар нөгөө цэнэглүүлээд эхний хоёр аав цэнэглэж байгаа байхгүй. Тэгээд гурав дахьнд би ингээд цэнэглээд өөрөө сумаа хийгээд өөрөө цэнэглээд тэгээ будж байгаа байхгүй. Тэгэл будчаал байгаа чи харсан чи яаж унсан байсан гэж яг ийм гурвалжин гээд 2 см зайтай ийм гурвалжин ийм турс гарцсан. Гурван нүх. Бүр ингээ амар гоё мэрэгэн унтсан. Тэг бүр айгүй ингээ цэвэрхэн гурвалжин турс ингээ үүссэн. Тэгэл тэрийг аав харчил амар баярлал. Тэр хэлээгүй юу. Манай заа ингээл чаддаг байхгүй юм тэгэл. Тэгээ тэрэнд нь би бас ингээл баярлал. Тэгэл тэрийг ярьсан чи манай баг гэж тэгсэн шүү дээ. Чи хэрэг эргэжтэйсэн бол аав зөндөө бүр их баярлах байсан. Эрэгтэй хөвгтэйсэн бол хинэ юм болгондоо дагуулж яваад гээд. Тэгэл баахан тиймэрхүү юм яриад. Тэгээ ингээ аавын дурсан чи бид нарт ингээ айгүй гоёор ингээ үлдсэн айгүй гоё байдаг байхгүй. Тэгэл манай аавч нөгөө том машин барьдаг байсан. Том нөгөө 30 зээл 130 тэгээд нөгөө нэг юм том сумтай нөгөө каран бидэн штэ. Тийм каран энэ барьдагсан байхгүй. Тэгэл мааз каран, крац каран барьдаг гэсэн. Тэгэл бид нарт нөгөө кавингэн суугаал ингээл цогсоогоор явж штэ жижиг юм чи ингээл цогсоогоор яваал. Тэгэл ерөөсө аавал бүгдийг чаддаг. Тэгэл манайч ч бүр ингээд гаднаас хүмүүс ирж юм идэл бирус ингээд сандгүй шүү. Яг ингээд бас тэрийг ингээд дурсаж ирсэн. Ерөөсөө л ингээд цахилгааны юм юу гэдгийг тавилга бүх юм ингээд аав өөрөө хийдэг. Тэгэл нөгөө бүх айлын аав нарыг тиймгээ бодсон байсан. Гэсэн чи тийм бишиг бас сүулт мэдээд жоон гайчлээсэн. Тэгэл бүх юм ингээд аав чаддаг. Тэгсэн чи бүр сүулт ингээд арангаараа үлүүдээ бид нар ингээд явж исэн чи манай том их чи ингээд хойс суудсан. Жохон бахт ингээл аавал машин бэрэл одоо ингээл аавал бүх юмыг чаддаг гэсэн. Одоо тэгсэн чи ингээл заяа цэцгээ ингээл машин бариад биднээсээ дагуулаад хөдөө мөдөө явсан чи аюу сонир санагдаад байна. Ингээл гой санагдаад байна гэж яриад тэгжсэн. Тэгэл бид нар чи ингээл гой дурсаа ярина. Тэгээ одоо иймэрхүү гой гой түүхүүдээ хүүхдүүдэд яриад тэгээд бас тэр хэдийн гой гой түүхүүдийг сонсно. Бид нар чи ингээл сонсон шүү дээ. За нөгөө бааштай болохоо илүү. Одоо оруулахгүй бол угаасаа хоолны цаг төгч чинь. Яаж дуусч оруулчих. Тэгээд юу яагаад? Юу яа? Нөгөө хүүхдүүдээр аав нарын талаар яриулаад тэгээ хэрвээ ингээд аавтайгаа амьдрдаггүй хүүхдүүд байвал ингээд гоё төсөөллийн яриулаад тий. Яа тийм хэвтэйхэн яриад зуруулаад үзье. Тэгээ фэйсбүүк дээр тавьчихнаа. Та тэгээд сонирхол ороод хараар. Тэгэл хэлэх юм унтахгүй. Тэгсэн чи сая юу юм бэлээ штэ. Энэ 7 хоног орчоод дараагийн 7 хоног би бол 3 сард бүтэн орно гэж бодсон байхгүй дуулангаа. Тэгсэн чинь дараагийн 7 хоногоос бидалтын 7 хоногийн гүтээ тэг өргөжлүүлээд амралт эхэлж байгаа юм билээ. Тэгэхээр ингээ 3 сар дуусчихна. Тийм болохоор 4 сард хот явж ирчээд тэгээ дахиад нэг хэд хоног. За бүх хүүхдүүд орохгүй маркет нөгөө морины хэдэн хүүхдүүд би нөгөө амлцсан байхгүй. Материал аваад ирээ. Та хэд морь зураараа багшин зараад өгье хэлсэн. Тэр амлсандаа хүрхгүй л манай хэд чинь ойр давь идэвхтэй ирээд морио зураад байгаа шүү. Аюу сайжирсан билээ. Тэр чинь би ингээд харж байгаа ер нь ингээд одоо заавал чи зур муур гэж суулгаж тэгж нэг учиргүй зааж өгвөл суулгадаггүй. Тэгээ өөрсдөө бид нар чинь дуртай болохоор аюу сайжраад өмнөх жилээс аюу өөрхөн сайжирсан билээ. Тэгэл нөгөө зурдгаараа зураал. Тэгэл материалаа аваад ирээ багшаа зуруу шүүгээд. Тэгээд заавалч гэнэ олуулаад цуглахгүй цөөхөлөө цуглаж байгаа зургийг тэгвэл нөгөө өрөөндөө багтахгүй. Тэгээд тохирсон байгаа. Тэгэхээр 4 сард ирж байгаа тэр хэдэд яа. Тэгээд зарим нөгөө нэг дараа жилийн үзэсгэлэнд оролцсон хүүхдүүд санаагаа бодоод олцсон хүүхдүүд бас зураг зурна гэж тэгсэн. Тэгээд тэр хэдтэй бас тусдаа уулзж чаад зургийг зуруулаад авнаа. Тэгээд хотороод гоё материал аваад ирнэ гэд хэлсэн байгаа.
яриандаа болоод энэ будгийн жоохон хатчихад шүлс мэс өтгөрөөд бүр хөвчлээ. Их ярихаар ер нь тэгдэг ш шүлс өтгөрөө хөвчдөг ш тийм ээ. Ёо тэгэл үзэсгэлэнгийнхаа тухай ингээл ер нь баг өдөр болгон бодож байгаа болохоор ингээл сайжруулаад бодоод байгаа байхгүй юу. Тэгэл яаж зураг мөргөө байрлуулах уу гэх юм гэхүү тэр ч одоо ингээл дэглэх ганцхан өдөр байгаа штэ. Тэр өдөрт одоо яаж бүтээлүүдээ гоё байрлуулах уу яах вэ гэдгээ бодоод одоо нэг галеригаа ерөөсөө үзээгүй байгаа болохоор 4 сард очиж үзэж байгаа л бүр баримжаа юм да. Тэгэл зарим юунуудаа сайжруулаад бодоод гэхдээ зарим нь би хэлэхгүй. Яг үзэсгэлэн дээр та дээрээд үзээрэй. Өчтөр оройн гоё санаа бодож авчаа. Өглөө би яг ихтэй хэлээ ярьжсэн. Тэгэл ерөнхийдөө бичиж аваад тэгэл ингээл бодоол юм хийгээл ахаар чинь ингээл улам л ингээд сайжруулаад л би угсаа яг тэгдэг юм уу? Ер нь баян ингээд бодоол яг арга болоод тэгээ тиймэрхүү сантай байгаа. Тэгээ нөгөө нэг юу яагаад одоо ингээд тэр цонхтой бүтээл нь шүү дээ тий. Цонхтой бүтээлийг зөвхөн хутаг өндрийн хүүхдүүд хийхгүй өөр ингээ аймаг сумын хүүхдүүдээр хийлгмээр байгаа байхгүй юу? Тэнгүүт би ингээ явж таарна. Тэгээ өмнө нь одоо тэр сургуульд номын хандивд цуглуулах тэгээл нөгөө хөсгөлийн ижидийн орон дээр очиж ажиллаад үзэсгэлэнд оролцох хүүхдүүд нь сонгож аваадсан шүү дээ. Тэгэл булганаас ч гэсэн хүүхдүүд очиж авчираад тэрийг яасан гэж зүгээр одоо өөрөө л зардлаа гаргаал өөрөө л мөнгө олоод тий ажил хийсэн гэдгүүргөө цуглуулж аваад тэнд ч нэг ажил хийгээл тэнд ч нэг ажил хийгээл тэрнийхээ мөнгийг аваад явандаа гэж тооцоолж аваад яваал тэлсахгүй юу. Тэгээ нөгөө хөвсгөл чинь би 2 удаа очиод тэгээд мөрөнгийн ижтэй орон дээр тэгээ 2 удаа очиод эхнийх дээр нь би 9 хоног болоод тэгээд ер нь өдөр болгон тасралтгүй дуулаа ороод өглөө өдөр ингээд юуны дуулангийн цаг зарлцсан хүүхдүүд бүртгээ тавцсан тэгэл дуулангаа ороод завсраар нь багш магш ч юм уу ингээд янз бүрийн уулзах гэсэн хүмүүстэй уулзаад ер нь л ингээд амар завгүй өнгөрөөл тэгээ бүр ятраад нөгөө ирээсээ хоолоогоо болохоор тэгээ нөгөө ямар буудал муудалд буух мөнгө байх биш ижидийн орны нэг өрөөнд дотор орой хүүхдүүд тарахлаар мишоктойгоо унтаал баалтаа хөөрхөн амтаа өдөр намайг ингээд хичээлтэй байхад нөгөө хүүхдүүд айлахгүй тулд машиндаа л унжиж байгаа баалтаа чинь тэгэнгүүтээ оройн хөөрхөн амт нөгөө хэвтэртэй хамт аваад ирсэн хэвтэртээр орж ирэл унтдаг байхгүй тэгэл тэгсэн чинь нөгөө ядраад нүүр амдыг өрөнгө юм гараад тэр чинь нөгөө хоол тэр сайтай байсан ч гэсэн яад юм бэлээ дээрээсээ хоол ингээ хүн чинь 9 хоног сапирдим мэл шүү дээ. Тэгээ амар ядраад. Тэгээ 2 дахь удаага нөгөө нэг үзэсгэлэнд яг нөгөө нэг шалгаруулсан хүүхдүүдтэй очиулцгаад тэгээ дахиад нэг хий тодохгүй юу. Тэгэл бас ингээл хүн амьтантай уулзалт ингээл зүгээр байгаагүй. Бас л ингээл завгүй байж байгаа л. Тэгсэн чинь ижидийн орны захирал нь яасан. Яг ингээд буцах болсон чинь за юу яа ингээд сургуультан дээр ороод тэгээ дээрэс нь багш нартай уулзаад ингээд зөндөө юм хийсэн юм чинь ингээд ядаж ингээд бензиний чинь 2 жилийн бензиний чинь мөнгө өгье гэсэн чинь би ерөөсөө тийм бензиний мөнгө төгрөгийг тэндээс ингээд авч үзээгүй байхгүй. Тэгсэн чинь амар баярлаад. Хүчнээр ингэж болох юм биш тэг гэж бодоод тэгээ амар баярлаа. Тэр чинь айгүй нэмэр болт юм билээ шүү дээ. Яг нөгөө өөрөө ингээд хөрхий тэгэл цуглуулаад тий зорж ингээд цуглуулаад лишээ явахтаа гэж бэлдэж чаад яасан. Тэгсэн чинь ингээд аюу гой нэмэр болоод баярлаад. Тэгээ ер нь ингээд энэ тентхийн ингээд аймаг сумаас ингээд намайг ингээд ирээрээ ингээд хүрээ дээр чи ингээд уулзъя хүүхдүүдтэйгээ уулзуулъя энэ төр гэдэг тийм урилгууд аюу хүлээгээд авсан байдаг. Тэгэл тэрлүүгээ ингээд явахын тулд за одоохон балтаа. Тэгээд тэрлүүгээ явахын тулд би дахиад мөнгөө цуглуулж байгаа л явна дэ гэж бодоод байхгүй юу. Тэгсэн чинь сая урлагийн зөвлөлөөс байжи баалтаа одоохон урлагийн зөвлөлөөс нэг юу зарлцсан байсан. Гэрэлт морд тэгээд одоо нөгөө уран бүтээлчдийн тэтгэлэг хөтөлбөр зарлцсан. Тэгэхээр нь юу байлаа? Асуугаад би ингээд үзэсгэлэнгийн төслөгч болох уу гэд яг нөгөө нэг энэ нөгөө хүүхдүүдийн одоо тэр нөгөө цонхтой бүтээл дээр гэрэлт мордын өмнөх ингээ бүтээлүүд те юунуудыг ингээ үзэхээр ер нь ингээ жоо ойролцоо байгаа байхгүй бас л ингээ хүүхдүүдэд чиглэсэн нэг тийм хөрхөн бүтээл хийх юм бэлээ ингээ уран бүтээлчнэр ингээ хамтарч байгаад хийж мэсэн тийм төслүүд байсан. Тэрийг нь харж агаад тэгээ би ингээ үзэсгэлэн дээр нэг юм хийж байгаа төслөгч болох уу гэж асуусан чинь энэ жоох өтгөрөөд жоох юм болчихлоо. Тэгсэн чинь юу ч өгöd үзгэнэ.
төслөө өгөөд үз. Тэгээд болохгүй юм байхгүй штэ. Тэгээд өрмөц тийм үзэсгэлэнгийн төсөл байвал тий юм бүх юм ингээ ойлгомжтой байх юм бол болохгүй юм байхгүй. Тэгэхээр өгөөд үзэсгэлэр нь яд өгөл үзлээ. Тэгээд нэг 3 сарын 15-ны дотор явуулагдсан байсан болохоор нь явуулаад тэгээд тэрэн дээрээ өөрх нь юм уугаа хичээд байгаамаа. Тээврийн зардал мард энэ гэж бичээд. Тэгээд бас нэг жоохон тэгжиж явбал бас айгу нэмэртэй л юм байлээ гэдгийг сайн нэг хөвсгөлийн тэр юу бензин нэмэг өгөөгүйсэн бол ерөөс толгойд ингээд энэ бодол чинь орохгүй өөр ингээд зүтгэл хөрхөнтэй тэгэл явах гэсэн мөлий. Тэгэнгүүтээ тийм зар харангуудаа юу ч гэсэн өгцөн. Тэгээд яг бүтсэн бүтээгүү би хийдгээрээ хийн. Хэрвээ ингээд дэмжигдчихвэл сайн дэз. Дэмжигдэхгүй бол тэгэл одоо нөгөө дизайныхаа ажлыг сайхан авч хийж байгаа л тэрнийхээ мөнгийг цуглуулж байгаа л тэгэл явна шүү дээ. Дөгөр арга байхгүй. Тэгэл бас ингээд Монгол орондоо яар ингээ хүүхдүүд болж ивэл би ингээл бүр 21 аймгаар тойрол баг сумаар нь ториол юммаар ах. Тэгээд эсвэл нэг тиймэрхүү дэмжлэг төсөлмөсөл байдаг бол тэгээд надад хэлээрээ. Тиймэрхүү юм чи бас хөөрхөн хэрэгтэй юм билээ шүү дээ. Би чинь сая өнгөрсөн удаагийн үзэсгэлэнгээр яасан шүү дээ. Нөгөө соёл урлагийг дэмжих сангийн төслийг чинь нөгөө нэг Норвегийн захирал гант үсэгч хийж агаад юу ч мэдэхгүй би чинь сте тиймэрхүү мэдэхгүй гэсэн чи тийм төсөл байдаг шүү дээ. Тийшээ өгөөд үзгээд. Тэгээ би тэр чи авсан байхгүй юу? Аваад тэр чи 12 хүн хүүхдээр авч байгаа шүү дээ. Дэмжлэг авангуудаа 12 хүүхдээр авсан чи амар нийтдээ. Нөгөө бүх замын зардал тэр үзэсгэлэнгийн хэрэгсэл, хоол, унд, буудал муудал бүх юмыг ингээд даана гэд тэгсэн чинь нөгөө хүүхдүүд чинь найзуудтайгаа дагуулаа ороод ирсэн. Тэгээ 30 болоод тэрнээс 28 нь явж байгаа шүү дээ. Бүх юмд дагаад. Тэгээд тэр чи ингээд арайч өгж хүргээл. Тэгэл нөгөө Германы медр холбооны эгчнэр бас тэгээ нэмж туслаад тэгжиж ингээл яг ингээл хүргээл бүр ингээд анх төлөвлснөөсөө баг 2 3 дахин илүү хүүхдүүд аваа явж байгаа шүү дээ. Тэгээ аюу гой нэмэртэй байсан. Тэгээд одоо ингээд жил ирэх тусам үзэсгэлэн маань ингээд гой зохион байгуулалт нь сайжрал гой болоо л нөгөө анханасаа нөгөө нэг гой ингээд жоохон ийм өндөр стандарттай юу хүү. Тэгээд эхэлсэн болохоор ингээд цаашаа улам сайжраад ингээд явах юм билээ. Тэгээ яг олон улсад яг үзэсгэлэнгийн яаж зохион байгуулдаггүй яг тэр маягаар ингээд анханасаа тэгээд зохион байгуулад эхэлчих юм бол тэгээд цаашдаа бүр гой улам сайжраад юм тэгэнгүүтээ юу яа. Одоо ингээ 2 жил тутамд бүх хөдөө орон нутгийн хүүхдүүдийг оролцуулаад дараа нь гоё болж игэл гадагшаа хүүхдүүдийн бүтээлүүдийг үзэсгэлэнд явуулаад тэгээ гаднаас бас биналда хүүхдүүдийг оролцуулаад ингээд гоё олон улсын үзэсгэлэн болгондоо тийм зорилготой. Тэгээд энэ үзэсгэлэн болгон дээрээ яг энэ хүүхдүүдийн дуу хоолойг байнга хүргэжийдэг яг нэг хамтарсан бүтээлэр ч юм уу тэгээ явчих гоё тий. Угаасаа энэ чинь тэгээд болно. Тэг үр дүн ингээд яванда тий өнөө маргааштай мэддэхгүй маа гэхэд яванда угаасаа мэддэхэд явна. Тэгээ одоо манай үзэсгэлэнг хүүхдүүдийн үзэсгэлэн хүмүүс ингээд жил ирэх тусам мэддэг болоод хүлээдэг болдог шиг. Тэгээд тэр нэг хүүхдүүдийн дуу хоолой яг энэ үзэсгэлэнгээр ингээд гоё тэгээ бүтээл болоо гардаг та гэдгийг бас ингээд тэр шийдвэр гаргадаг хүмүүс ингээд мэддэг болчих юм бол хурж ирж үзээд тий бас нэг жоохон хөөрхөн судалгаа маягийн болох гэдэг бас тий. Тэгээд явчих гэж бодод байгаа шүү дээ. Тэг болноо. Тэгээ юу ч гэсэн эхлүүлчих. Энэ үзэсгэлэнгийн айлтыг эхлүүлсэн юм чинь тэгээд энэ ажил бол яах вэ болно шүү дээ. Би одоо энэ удаа бол яг тэр цонхоор илэрхийлье гэж бодсон. Цонх ч айгу гоё утгатай юм билээ бас ингээд гадаад дотоод ертөнцгээд тий. Тэр тайлбаруудын тэгээ бас бичиж оруулнаа. Тэгээд яг өөрийнхөө үзэсгэлэн дээр ихний ээлжинд ингээд хамт ингээд аваа явчих. Тэгж одоо гоё хийн. Тэгэл одоо за хэд 38 минут болчлаа. Юу яа. Одоо ингээд дуусгая да. Тэгээ одоо тэр нөгөө нэг хүүхдүүдийн асуудлууд биш дээ. Үе тэнгийн дээрлэхэлт, ялгуурлан гадуурхалт одоо юу гэдгийг үл тоомсорлогдох хүчирхийлэл гэдэг яа. Эдгээр бас нэр бодсноос чинь юу шүү та бүгдээрээ ингээд санаа зовж байгаа хүмүүс байвал ингээд ороод үзээ судлаад үзээрэй за. Тэгээд эн чинь одоо ганц багшийн хийх ажил биш, ганцхан эцэг эхчүүдийн хийх ажил биш те. Хүн болгон те. Том хүн болгон, томчууд болгон том хүн шигээ байгаад те. Асуудлуудыг хараа одоо надад хамаагүй гэж өнгөрөхгүйгээр бүгдээрээ гар бие оролцоод ингэ явах юм бол эн чинь бол засаж заларч болохоор асуудлаа тий. Тийм болохоор бүгдээрээ хичээе. За. Одоо балтагаа оруулахаас. За сонссонд баярлалаа. Баяртай.